Сайн байцгаана уу? Та бүхэндээ 9 сарын 17-ны Лхагва гаригийн хоньны ордны зурхаг хэлэх гэж байна. Хэрвээ таны нар сар мандалд орчин хонь бол эсвэл хоньны ордны хүний өдөр нь ямар байхыг мэдхийг хүсэж байвал энэ зурхаг сонсож болно. За сар Арслангийн ордод байрласан байгаа. Арслангийн ордны сар маргааш өглөөс ирэх чинь Тэнгэрийн ван болон Плутонд маш сайхан зохицолгоо үүсэх болно. Үүний нөлөөгөөр хоньны ордны хүмүүсийн хувьд ямар нэгэн мэдээг сонсох болно, зарим хүмүүсийн хувьд маргааш ямар нэгэн мэдээ сонсох, зарим хүмүүсийн хувьд маргааш нь сонсох гэх мэт байж болно. Ямар ч хэлсэн маргаашийн гариг иргэсэн байдал ямар нэгэн мэдээг авчирнаа гэж ойлгож болно. За маргааш орой найзуудтайгаа уулзах ч юм уу, тийм төлөвлөгөө зохиовол найзуудтайгаа байхдаа сэтгэл санааны байдал маш тэнцвэртэй, хит их өөрөхгүй байх хэрэгтэй. За хэрвээ найзуудтайгаа уулзах, хин нэгэнтэй ер нь уулзах тийм төлөвлөгөө байхгүй бол ажил дээр байхдаа ч гэсэн Арслангийн ордны сарны энергиэр бас тийм хөнгөн шингэн байх, жоохон тийм ангалзмаар санагдах, хайнга байх гэх мэт мэдрэмжүүд орж иж магадгүй. Ийм учраас аль болох тэр байдлаа хянах хэрэгтэй. Яагаад гэвэл маргаашийн хайнга байсан, хөнгөн байсан тэр байдал чинь дараа нь өөр чинь дарамт болж ирж өөрийнхөө хийх ёстой ажлаа хийж чадахгүйгээс болоод улам хүнд ачаал дараа нь нэмэгдэх учраас маргааш аль болох өөрийнхөө анхаарал төвлөрөлтийг бас ажил дээрээ хандуулах хэрэгтэй. За тэгээд оройхон бод гариг, санжир гариг хоёрт жоохон тийм онцгүй холбоос үүсэх учраас үүний үр нөлөөгөөр ямар нэгэн тийм хийж байгаа зүйлээ маш тийм төгс хийхийг хүсэх, өөрийнхөөрөө байлгах гэх мэт тийм хурц мэдрэмжүүд төрж магадгүй. Тийм учраас тэр байдлаа бас хянах хэрэгтэй. За тэгээд орой унтахаас өмнө өөртөө ерөөл хэлэх хэрэгтэй. Жишээлбэл сэтгэл санааны байдлаа тэнцвэртэй байлгахын тулд миний бие махбод, аа ухаан, сүнслэг байдал бүгдээрээ тэнцвэртэй байна. Миний сэтгэл санаа тайван байна гэх мэт ерөөлүүдийг унтахаас өмнө хэлэх хэрэгтэй. За би ингээд 3 өдөр сууглая. За маргааш түрүүний миний хэлснээр өглөөс ирээд өдөөс хойш хүртэл маш сайхан байх болно. За түүний дараа жоохон эрчгүйч орж ирж бас тийм бусадтай хайрцаж байхдаа бусдад сонин мэдрэмж төрүүлэхээр ч юм уу тийм байдал гаргаж магадгүй. Тэгээд оройхон тийшээ сэтгэл санааны байдлаа маш тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэж хэлсэн. Тэрэндээ мэдээж анхаарах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө маргааш тэнцвэртэй байхдаа анхаарнаа гэсэн үг. Ингээд дараагийн видеоор хүртлээ. Түр баяртай.